илүү үснүүд гарч ирээд байна. Зэг. Сайн уу наги орой минь төргий. Ашли өдрийн шинэ 7 хоногийн мэндэ. Мухталаа сайн уу? Ороод ирээрээ гэдэг шиг юм болох гээд байна. За, ерөнхийдөө ээлжид лайвуудаа ирэхгүй жоохон тасалдуулаад ерөнхий мэдээллүүдээ сторигоор өгөөд явуулсан. Манайхан ер нь жоохон сторийн дээр явж байгаа мэдээллүүдийг хараад нэг тоохгүй байгаа юм уу? Эсвэл үнэхээр нэг хэрэгцээгүй байгаа даа мó сайн мэдэхгүй байна. Нэг хайхтар идэвхтэй суглаанд оролцохгүй байна. За, 5 сарын 2-ны өдөр Nanas Kids Club драмын дугуйлангийн маань азтай шалгаруулах суглааны аздангууд тодорноо орой 21 цагаас лайваар. Гисэн чинь одоогоор ердөө нэг 10 гаруйхан гарын 10 20-нд багтаахан 1 2 гэж л суглаа иргэдэ хөдөлтөж аваад байна. Одоо үнэхээр хүүхдүүдтэй сурж боловсрохт нь одоо нэмсэн хичээл одоо удахгүй тарах гэж байгаа гэж тоохгүй байгаа юм уу? Санаа тавихгүй байгаа юм уу? Эсвэл миний үнэхээр хийж байгаа стори бичлэгнүүд та нартаас хүрэхгүй ингээд дарагдаад одоо ч нөгөө фэйсбүүкээр чи харьцангуй олон хүн айгүй их басан болоогүй лайв бичлэг хийгээд ингээд оруулаад идэв болохоор дарагдаад мэдээллүүд харагдахгүй байгаа юм уу? Тэг ямар ч гэсэн оройдоо ажлуудаа амжилж ирчээ та бүхэнтэйгээ лайваараа уулзъя гэ найна лайв ээж сайн уу намаа болор кэнди сайн уу намаа баццгээ цоом сайн уу? За орой минь төргийа 21 цаг 53 минут болсон байна. За Nanas Kids Club драмын дугуйлан маань 4 сарын 3-нд үйл ажиллагаагаа эхлээд нийтдээ 6 шавнырын 8 байна уу 6 тий ерөн яг үндсэн явж байгаа 6 шав дахиад дээр нь 2 нэмэгдээд ингээ 8 шавтаагаар 4 сарын үйл ажиллагаа явагдаад ерөөхдөө дуусч байна. Яа нүдрүү нэг юм орчлоо. Саяа. Чодоог нүүр арчдаг гайгүй амир савнтай юм бахта. Нүдэндээ өргөцсөн чи хорсцсон ажин. За тэгэнгүүт 5 сарынхаа эсэлтийг 5 сарын 3-наас 3-ны өдөр 5 дугаар сарын эсэлт маань одоо хичээлээ эхлэх гэж байна. За 4 сард явсан хүүхдүүд маань ерөөхдөө бүгдөө 5 сарынхаа эсэлтэнд явна. Тэгээ энэ дээр нэмээд нэг 4-5 хүүхэд 10 хүүхэд нэмээд авчих гэсэн. За яг эсэлтэнд 3-4 хүүхэд бол яг ерөөхдөө төлбөрөө өгөөд бол бүртгүүлчихсэн байгаа. За тэгэнгүүтээ та хэдийн манаас орлого зарлага нь хэр байдیں, мөнгө санхүү нь хэр байдیں, явах боломж болцоо, зорилго хүсэл зорилго нь тэмүүлэл нь хэр байдیں. Энийг харгалзан үзээд 4 сарын болвол сургалт дээр болохоор зэрэг 1000 төгрөгөөр суглаа зарлаад 29 хүний 34 суглаанаас нэг азтай үг тодруулаад энэ 4 сард ерөөхдөө хичээлдээ явагдаад одоо ингээд 2 дахь сараас төлбөрөө төлөөд орно гэсэн явж байна. Гингүүтээ бас 5 сарынхаа эсэлтэн дээр найнаа нь өөрийгөө жоохон үнэлээд суглаагаа 50000 төгрөгийн үнэтэйгээр зарлж тавиад за ингээд бүр 2-7 хоногийн өмнө зарлсан та хэдтэйгээ 2-7 хоногийн өмнө ингээд суглаа зарлсан 50000 төгрөгөөр нэг суглаа худалдаж авна нэг хүүхдийн нэр дээр хэдэн суглаа авч болно ингээд сарын 500,000 төгрөгийн төлөлтэй сард 8 удаагийн хичээл оролттой хичээлийн үргэлжлэх хугацаа 2 цагаар орж байгаа драмын дугуйланд маань ингээд суглаагаараас азтан болоод орох боломжтой шүү гэж зарлаа яваад исэн. Ерөнхийдөө нэг жоохон тоон бас сэтгэл түрхээргүй тийм ээ. Өдөр болгон сторигоор л явуулаад байгаа л да. Лайвыг бол хийгээгүй бас нэг 7 хонцсон байна уучлаарай. Урд нь исэн лайвуудаа яг хадгалаад үлдээсэн байсан дээр ерөнхийдөө маш олон хүмүүс энэ сошиалар ч одоо айгүй их юм бичлэг хийж байгаа учраас миний бичлэгүүд ерөнхийдөө орсон даруйдаа дарагдаад хүн үзэгч хүмүүнд ерөнхийдөө хүрхгүйгээр дарагдаад цаашаа яваад байгаа юм хандлтаа жоохон багтаа байгаад байна. Ордоо тэгээд за 15-аа үзэж байна. Тэгээ ямар ч байсан за одоо ч өнөөдөр 28-ны өдрийн орой гэдэг чи маргааш 29:30 ердөө нэгэн гээд ингээ 3 өдөр. За 2-ны өдрийн орой 21 цаг хүртэлхээр ингээ ердөө 4 өдөр үлдчихэд байна манайхаа. Драмын дугуйланда соёл Nanas Kids Club буюу Нанагийн клубын хүүхдүүд гэдэг драмын дугуйланда 5 сарын эсэлт дээрээ за мөнгө төргөө төлөөд ороод ирэх нь ороод ирцгээ одоо бүртгүүлээ бол явагдчихл байна. За бас санхүүгийн боломж байхгүй ч гэсэн хүсэл тэмүүлэлтэй жүжигчин болох сонирхолтой драмын урлагт тэгээ бас ямар ч нэг анхны мэдээлэлтгүй надаар заалгаад тийм ээ.
Ингээд ороод ирэх боломжтой хүмүүсийгээ 5,000 төгрөгийн цуглаа зарлаа та хэдийгээ идэвхтэй оролцоосэй гэж найнаа хүсэл энэ сууж ин. Сайн уу сүлдээ амар төвшин. За баярлалаа чийцээ хөөрхөн шүү хөөрхнөө. Анужаан сайн уу? Дөлөө сайн уу? За 16-лаа үзчихээн. Орой минь хүргэе. За Nanas Kids Club-ийн ерөнхий одоо зорилго гэх юм бол за босон болоогүй олон л одоо драмын дугуулсан байгаа. Зарим нь мундаг мэрэгжлийн бүр мундаг олон жилийн туршлагатай багшилсан багш нартай ч драмын дугуулангууд байгаа. За тэгээ бас нэг тийм сайн заалт байхгүй ерөнхийдөө цол гуншин ихтэй мөртлөө хүүхдийг хөгжүүлэх тал дээр бас жоохон дутмаг гинж драмын дугуулангууд байгаа. Ерөнхийдөө аль алийг нь бол би таашгүй яаж хэлхийг. За Nanas Kids Club драмын дугуулсан маань ер нь бол клуб гэсэн нэрийн дор явагдаж байгаа учраас харилцан хоорондоо ярилцсан пүүс хуглаа анука. Харилцан хоорондоо ярилцсан ганцхан бие төвтэй багш цаагаад сурагч сонсч яадаг ийм системээр явагдахгүй. 8 төрлийн 6-аас 8 төрлийн хичээл орж байгаа. Жүжиглэг уран чадвар, тайсны яриа, тайсны хөдөлгөөн, гоо зүй, ёс зүй, сэтгэл зүй. Тэгээ цаашлбал одоо бичлэгийг хэрхэн ямар өнцгөөс авч яаж эдитлэх вэ? Бичлэгний палан, 3 төрлийн палан байдаг гэдэг ингээд онлайн болон ерөн практикийн мэдлгүүдийг олгоод насных нь онцлог зориулсан хичээлийн концепт төлгөө гаргасан. Эхний сар бол маш амжилттай одоо сургалт маань явагдаад ингээд дуусч байна. За одоо ингээд 5 сарын 3-нд эхлэх сургалтын дээрээ бүртгэл бас эсэлт авч байна. Бас суглаагаа зарлцсан яваад байна. Суглаа маань 5 сарын 2-ны өдөр орой 21 цагаас шууд дамжуулах лайваар азтнаар шалгаруулна. Суглааны хамар хүрээ гайгүй байх юм бол би 10 хүүхэд авъя гэдэг байгаа шүү дээ бүр азтнаар. Дундаж байвал 5 хүүхэд. За тааруухан байвал одоо тэгээд голохгүйгээр шилэхгүйгээр нэг хүүхдийн сургалтын төлбөр хүрсэн үрээгүй хамаагүй хүмүүсийн бас урам зориг хүүхдийн тийм ээ. Бас хүсэл тэмүүлэл байна. Нэг азтай сурагчаа шалгаруулад ингээд 5 сарынхаа драмын дугуулгынхаа эсэлтэнд үндсэн гишүүнээр бүртгэж аваад ингээд оруулъя гэд ингээд найна нугын их л гоё боломжтой хөөрхөн айди олчвал та нарт ингээд тараагаад байгаа нь тэгэд мэдгүй тэгэл нэг үзэж өгөхгүй тэ одоо бодвол нэг хөргөгч суглаагаар зарна, машин суглаагаар зарна, байр суглаагаар зарна, нэг эмэг бүгж алт мөнгө ингээд зарна гэсэн бол та нар 20 30 мянга 50 мянга байсан ч хамаагүй хийж байгаа да ингээд ийм боловсралт ингээд толгойд чи юм хийя гэсэн юм дээр болохоор нэг 50,000 төгрөг 1000 төгрөгөн дээр юм жоохон ийм л хандаад тийш шүү. Бас л жоохон урам хугарч байна. Тий, нуужаа. Сар 500,000 төгрөгийн төлбөр төлөх одоо амьдралын чадвартай хэр билээ. Яг байх нь байгаа. Бас боломжгүй байгаа. Яг энэ 5 сардаа ч боломжгүй байгаа эцэгчүүд байгаа штэ. Эндээ зориулаад хүүхдүүдтэй боломж олгоод 5,000 төгрөгийн суглаа зарлцсан байгаа. За яг нэг хүүхд одоо жишээ нь саран зай гэдэг нэртэй хүүхдэлээ гэж бодоход 5,000-аар нэг суглаа авсан ч болно, аваад азаа үзэж болно. Эсвэл саран зай дээр 2 бай, 3 бай, магадгүй 10 суглаач аваад азаа үзэж болно, тийм үү? За угаасаа 500,000 төгрөгийн үнэтэй сургалтын эрхийг 5,000 төгрөгөөр өгөхөө зогсож байна. За түрүү сард бол 1000 төгрөгийн суглаа зарлаад нэг хүн 3 суглаа, бас нэг хүн 4 суглаа, 5 суглаа гэдээ авсан хэрнээ ердөө 1000 төгрөгөөр нэг л суглаа авсан хүүхэд маань азтан болоод 4 сарын 500,000 төгрөгийн Nanas Kids Club драмын дугуулалтанд одоо суралцаад маш хөөрхөн амжилттай хөгжөөд явж байгаа. Аав ээж нь бүр урам ороо дэмжиж энэ 5 сарын дугуулалтанд нь за одоо энэ чи 2 сар дараа ч азтан болно гэж юу аах вэ? 5 сарынхт нь төлбөрийн төлөөд явуулнаа яаж игээд гэсэн одоо ингээ гүйчлэн. Угаасаа хүүхэд нь юмаа сураад байгаа. Хичээлийн одоо програм үнэхээр сонирхолтой. Хүүхэд өөрөө хүсэл сонирхолтой, явах дур сонирхолтой. Тэгээ сурж байгаа, мэдж байгаа зүйл ингээ нүдэн дээр нь ил харагдаад ингээ хөгжөөд байгаа учраас эцэг эхчүүд дуртай байна. За яг хоо зарим нэг хүмүүс бол энэ нэг балаа авгаа одоо юу заад ингээ да ясан дээрээ бас хүнийг дүнгэж нэг юу илээ одоо энэ сошиалаар хийж байгаа нэг болсон болоогүй контент чи бүгд л ч өг штэ мааз тийм ээ нийгэмдэр байгаа одоо таныг ихчээ таныг ахаа таныг миний дөө таныг миний найзаа чиний болохгүй байгаа чадахгүй байгаа ийм жоохон ийм сааталтай байшгүй бүтэмжгүй байшгүй гэдэг зүйлийг би өөрийнхөө биеэр дамжуулж харуулахаар л одоо өөрөөсөө толдож харж ийн гэж ойлгохгүй. Энэ нэг мангар авгаа байдаг л гээд яриад идэв. Ясан дээр эн чин соёл урлагийн сургуулийн 2017 онд кино найруулагчийн мэргэжлэр төгссөн. Ийм хүн энд ингээ бас нэг юм хийхгээ суугаад байгаа шүү. Тэгээ шууд ингээл мундаг кино хийгээл ингээл би ч одоо ийм мундаг найруулагч хүн, тийм ч мундаг жүжигчин хүн гэд явахаар одоо үеийн нийгэм чи хүлээж авах байсан штэ. Ямарсан гал осор чамаа одоо ямар юм жилээ нэг хили бала бүр ийм нэвдлэг боловсралчгүй
үндсэн өгөгцсөн одоо бүр ямар ч тийм А, Б ч байхгүй жүжиглэх уран чадвар дээр. Ийм хүмүүсийн бичлэг үзээд ингээ 10 20 мянгуулаа орж ирээд ингээ зогсоод ахаар чи одоо тий яах юм бэ? Тэгэл үндсэндээ тэднэртэйгээ адилхан байж л одоо хандлт цуглуулах юм байна гэж ер нь хандлт авахгүй ядцсан юмнууд гэд ингээд үзэгчд орж ирээд байдаг тий. Гэхдээ энэ сошиал дээр чи хандлт авч ижил эн чи өөрийн гэсэн үзэгчтэй хандлт авч ижил эн чи одоо ер нь бичлэг хийж байгаа, лайв хийж байгаа тийм үү? Рил хийж байгаа юу? Фолловерс нэмж байгаа энэ зорилго ч нь биелж байгаа штэ. Их дагагчдтай байж ижил эн чин тодорхой хэмжээний нэг жижигхэн миний нэг өөрийн гэсэн ертөнц миний нэг жижигхэн тийм мини телевиз одоо бий болоод байна гэсэн үг штэ. Чи хандлт авахын төлөө л хийж штэ. Хандлт авахын төлөө хийж байгаа юм чи бол ста хандлт авахгүй ядцсан юмнууд л гэн. Ясан дээрээ ер нь бол аха таны, ихчээ таны, миний найзаа таны, миний дөө чиний болохгүй байгаа. Ийм нийгэмдэр ингээд байж боломгүй тийм ээ. Ийм яана ийм сэтгхүүдээ ийм хүмүүс байдаг болов уу гэж чинь толны тусгал шиг би та нарт ингээд үзүүлээд ах чинь өөрийнхөө биеэр л үзүүлж байгаа болохоос ш би ясан дээрээ тийм хүн биш штэ. Бод. Балаа авгаал гин мэдрэл мутаа авгаал гин гудамж гудамд согтуу өвдчихэд авгаал гин базар байна. Энэ хүний яаж одоо яг амьдралын тайп хэв шинж ядаж энэ би хаагаа яаж авч явж байгааг нь хараад энэ ямар амьдралын хэв маягтай хүн бэ гэдгийг хараад мэдчихэж болтгүй мөө. Яагаад ийм үнэхээр ийм тарихны потенциал ийм IQ-гийн дутагдалд орсон байд юм бэ гэ би одоо бас өнөөдөр жоохон бохимдолтой байгаа. Энийг гаргачмаар санагдаад байна. Тэгээд үнэхээр үр хүүхэд чинь жүжиглэх уран чадрын хичээл суух сонирхолтой. Заавал яг жүжигчин болох албагүй тийм ээ. Гэхдээ нийгэмдэр ангийн хамт олонныхоо дунд өөрийгөө нээж тийм ээ бас чөлөөтэй илэрхийлж чаддаг. Сэтгэл зүй тогтвортой. Төлөвшөлтэй. Хил ярианы хувьд бас ингээд үгээ бас зөв дикцтэй зөв хэлцдэг. Энд чинь ерөөсөө л жүжиглэх уран чадрын хичээл гэдэг чинь жүжиглэх уран чадварын хичээлийн аад угаасаа хүн байх гэж заадаг. Тэгээ энгийн хүн ямар байх ёстой анхны мэдгэдэггүйнийг л танаа хүүхдүүдэд юу н зааж сурах гээд байгаа байхгүй юу танаа нанаа чи. Тэнгүү тэгэл энэ нэг авгаа юугаа чаддээ энэ юу хийдий ха хээ. Ингээд өөрсдөө нараа тарахаар хийсэн бүтээсэн юм юу ч байхгүй. Амар гайхмаар. За болоо гэндээ би тэнэг харагдлаа гэж хамаас л тэнэг харагдав. Чи гараа явчихсан миний хүү. Учраа олоогүй тархич ургаж гүцээгүй хүүхдүүд нь гараа явчихцаа юу. За чи уйдж байгаа бол бас гараа явчих. Би чиний уйдахарыг гаргах гэж цацарлаа энэ зогсоогүй. Энэ миний орон зай. Чи уйдахар гаргадаг тэр асар жамаа мама ямар юм бэлээ тийм болсон болоогүй юмнуудаа үз гар миний хүү. Яас их уйдахараа гаргах гэж датагаар ингээ хүний лай үзээ сууж яадаг. Яас их мөнгөтэй төгрөгтэй оюуны потенциалгүй жижигхэн тарихтай эргүү тэнийг навчнууд вэ. Тэнийг юмтай ер нь тануусын 6 гарах гэж ер нь би энд зогсоогүй. Тэ одоо яа гэвдэ осор жамаа чи тийм л тарихны тураалтай хүмүүс байгаа учраас л осор жамааг үзэж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг би хүний тоондоо биш чанартаа анхаарч байна. Болроо чичсэн хингэнө. Булган тамира чичсэн бас тарихны потенциал муутай амтан баг шиг өндөр осор жамаагийнхаа лайв руугаа гараад явчих заа юу. Шүр сайн уу? Суглаандаа оролцсон уу? Ороогүй л ах шиг байлаа тийм ээ шүрээ. Бачлон тэгшүүлэмж гинэ. Сайн уу бачлон тэгшүүлэмжээ? Хямдрал гэж суглаан дээр хямдрал уу ариука? Суглаан дээр хямдрал байхгүй. Нэг хүүхэд 50000 төгрөгөөр орно хаагчин дээр байгаа шүү. Хэрүүлч цаашаа штэ. Хэрүүлэр чи барахгүй. Хэрэв би чамд барагддаг гэсэн бай амьд явахгүй. Гараа явчих гэнэ. Эсвэл чамаа би блок хийх үү? Хэрүүлээрч сэтгэл зүгээрч амьдрал дээрч чи намаа барахгүй гараа авчих. Суглаандаа орсон уу? За шүрээ. За одоогоор яг нэг хэсэг тооны хүмүүс 8 тэмдэглээд авсан байгаа. Шүрээ оролцсон баярлаа. Бэмдэрч цэцэн бэлгээ. Сайн уу? Баска сайн уу? Баасан жаргалаа. Сайн уу? Тэгээ ер нь бол тэгээд эвтэйхэн шиг бас мөрөөрөө ажиллаа хийгээд тийм ээ. Хийх юмаа хийгээд явъя гэд бодохоор зэрэг зүгээр байгаа хүмүүсийг зүгээр хатгаад байгаа юм шиг энэ бас нэг үнэн тарихны потенциал муутай гэж хэлэхээр зэрэг зайлуул амьд яваад нэг босон болоогүй ажил төрөл хийгээд нэг амьдраад нэг хорвоогийн тоос босгоод тах шиг байгаа. Тэгээд цоо ирүүл хүн юм уухэр нэг үнэхээр нэрээ яаж амьд явдаг байна гэж бодмоор. Тэнгүүтээ муу юмдаа сайн. Тэгээ угаасаа амьдралын хэв маяг одоо юу лээ бодож байгаа бодол нь тийм болохоор ингээ угаасаа хараас царай зүс би хаана ойлгомжтой те ямар байх нь.
Тэгэл ийм хүмүүс л орж ирэл ихэвчлэн орж ирэл өөрийнх нь зан араншин дотооддоо нуугдаж юм гаднаач гаргаж ирд юм уу тэр зан араншинг нь өөрийнх нь биеэр дамжуулаад талны тусгал мат ингээд рил хийгээд контент хийгээд тавихаар зэрэг намайг муулаад тавих гээд байна. Аимшигтай. Өнөөдөр бол ерөөхдөө жоохон стресстэй ааш ойлгочоороо манайхаа. Тэг хамтдаа стрессцгий. Бичдээ яра аавраж хурцтай. Инээ чанаагаа дэвэл дагаал хүмүүс инээ чанаадаг. Инээ чанахгүй ингээл бохимдаа дэвэл намайг дагаал манай үзэгч чинь бас жоохон бохимддаг талдаа тийм ээ. Нэг сард 500 мянган төгрөгийн үнэтэй байгаа ариун зулаа. Сард 8 удаагийн хичээл орно. Нэг хичээлийн үргэлжлэх хугацаа 2 цаг. Суглаа биш бол суглаа юу хямдрал гэж байхгүй шүү дээ. Угаасаа л бүх газруу 500 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Тэгээ би ерөөхдөө тогтсон хан шиг унаах надад ирэх байхгүй. Тэгээ харин газрууд бол 1 цагийн хичээл 1 цаг 30 минутаар хичээл ордог байх. 8 бол цаг жоохон урт. 1 цаг хичээлийн үргэлжлэх хугацаа 2 цаг. За манай хүүхдүүд бол тэгээ одоо ерөөхдөө рил мэл этүүд мэтүүдээ хоорондоо ялцгаад 2 цагаас ч илүү удаж байгаа. Ер нь 3 цаг орж байгаа хичээл маань. Өглөөлөхгүй хаа явдээ. Хүнээс үг сонсч ижил хүн болж төлөвшин штэ. Хүнээс үг сонсох дурггүй болоод яах вэ? Өөрийнхөө толгоогоор хаашаа эргэн. Тэгэл явахгүй да цацарлаа. Тэг үзэх дурггүй бол миний хүү гараа явчихаа заяа. Заавал чи надтай энд хэрүүлээ гэдэг ингээ байж шаардлагагүй шүү дээ. Тэр осор жамаагийнхаа л лайвыг үз. Осор жамаа чамд гой санагдд юм бол. Тэгэл осор жамаа шиг л хүн болно ш тийм ээ. Саяхан юу илээ нэг манай дүүл яриадсэн бүх барилддаг тэмцээн зарласан чинь. Тийм гачин бүр гайхамшигтай. Ямар ч хүнд хэрэгцээгүй тийм зүйлийг ингээд 18 мянган 20 мянган хүнсэн илүү лайваар би базар. Тэгэхээр ерэн зүгээр би одоо тэгэл ерэн жоохон ухаан суугаад байгаа юм уу? Яагаад ухаан суух тусмал хүмүүстэй ойр бахаас бүр үндэл дургу өрөөд байгаа. Манай хүүхдүүд өстой хөөрхөн штэ. Хүүхдүүдийн ертөнц зал айгүй цэвэр байдаг. Одоо тэгээд энэ мэдрэл муутай эли балаа тархины тураалтай томчуудаас бол хүүхдүүд ч гэсэн ерөөхдөө буруу үлгэр дүүрэлэл авч айгүй буруу тийшээ төлөвшөж байгаа. Бас тийм нэрсэр хүмүүжлэх хүүхдүүд байдаг юм байлээ. Гэтэ тийм хүүхдүүд надаас холуурлаагаасай. Манай дугуулангийн хүүхдүүд бол үнэхээр хүмүүжлтэй, хөөрхөн энергитэй байдаг. Би 7 хоногийн 2 өдөр бол шамнартайгаа очиод болоо өстой. Жинхэнэ гоё энерги авдаг шүү дээ. За шүтэж мүтээд ахын цаашаа юм бэ шүрээ минь. Шүртэйгээ бүр ингэ ичнэ найзууд болцсон байна. Азтан болох хүсэн өрөө. Шүрээ заавал азтан болоорой. Ким Суки чи сайн уу Ким Суки? Тэр осор жамаагийн талаарч би сайн мэддэгчгүй. Ерөн зүгээр юм илээ балаа мэдлэг боловсралчгүй одоо хүмүүсийн лайвыг та нар их үздэг учраас одоо тэгээ сургууль соёлын төгссөн, номын үтсэн, ногоотой шүлгээ нууцсан хүмүүс ингээд дамжаа мамжаа нэлээ инглээ тэглээгээд яах вэ? Тодорхой хэмжээний дагагчтай болчиход тийм ээ хандлттай болчиход ингээд ярахаар зэрэг шоолж молоод энийгээ тэтгэдэг айгу гайхаад идэв байхгүй юу? Эцэс тиймэрхүү потенциалны юмнууд үздэг болохоор чинь тэрий чин дуурайжл таануусын л ерөөхдөө толны тусгал болж л ер нь 8 чан гарч ирсэн шүү дээ. Тэр гамбаа гэдээ орилоод идэгчсэн яг та нар л тийм байхгүй юу да. Тэгээ та нарын тийм учраас таануусын л толны тусгал болж тийм рил хийгээл гараад ирсэн. Тэгээ шуугаал үзээ өстэй. Хүн ерөөсөө өөртөө ойр зүйлэл илүү үздэг шүү дээ. Ингэж л хийлээ. Ингэж хэлүүлэх гээд идэм үү яах гээд идэм тийм ээ. Кидс дээр хямдрал авахгүй миний хөө сарын 500 мянга. Тэгээ үнэхээр явах бай хямдрал зарлаасаа марлаасаа гээд үнэхээр санхүүгийн боломж хэцүү байгаа бол ариун зулаа ариука. Тэр 50000 төгрөгийн суглаандаа хямдралтай үнээрээ хэд авмаар байгаа ариун зул гээд нэр дээрээ хэдэн суглаа авдیں۔ Тэ оролцохгүй юу да. Бас боломж байгаа штэ ямар 10-20 мянгаараа хүмүүс суглаанд оролцоод байгаа ш. Чамд бол боломж байгаа 5 сарын 29 цагаас 21 цаг тэгтэг минутаас ацтангаа шалгаруулна. Магадгүй ариун зул маань 50000 төгрөгийн нэг суглаа аваад ацтан болоод 500,000 төгрөгийн дугуйланд үнгүй явах чинь билүү тийм ээ? Идэхгүй штэ. Сайн уу Кензо? Цогт тулаан сайн уу? За яа тий. Ямар ч гэсэн намайг тэгэл стресстэй, инээдтэй, ханиадтай бүгдэнтэй нь хүлээж авдаг. Үзэгч та бүхэндээ бүгдэнд нь баярлж авдаг шүү. Угаасаа тий миний лайвн дээр ганц нэг далийн гарууд ороод ирсэн. Тэгээд хөөгдөд гартыг өөрхий бандуулаад. Ер нь лайв ихэд бол ихвчлэн дандаа манай дагагчд үзэгчд үздэг.
Тэгээ яах вэ намайг стресстэй л ингээл бохимдохаар зэрэг дагаж стресстэйж бохимдаал хөөрхий. Тэгэл баяртай жаргалтай байл дагаж ингээл инээж ханаагаал ингээл бэж чадах тас баярлалтай шүү. Баярлалаа баццгээ. Харин тий хэрүүл имээр үл гарчмаар байгаа байхгүй юу? Ган зоригоо ган сувд сайн уу? Чийдсэн хөөрхөн шүү. Ялах гэдэг. Цацралаа чи ер нь жоохон намаа өдөөд байна. Тэгэхээр миний хүү гараа явчихаа заяа. Нэг би хүний янз үтсэн нэг хөлийн уул харсан. Дээрээс нь доош нь болтол өөсөв хайсан, ховж хөөцөлдсөн, хэрэг дуртай, хэрэг хоншорлсон юмнууд дургу цацралаа. Чи намаа болоог хөлийн юм яадын та гараа авчих чи эхнээсээ над юус таалагдсангүй. Энэ бол миний орон зай. За цэлмэг цэгийн гарчин дээр бичсэн байгаа шүү суглааны талаар. Nanas Kids Club драмын дугуйлан маань байгуулагдаад, үүсгэн байгуулагдаад, ер нь бол энэ талаар би жилийн өмнөөс бодож явсан. Тэгээд драмын дугуйлан нийцвэл намайг бас ерөө үздэг хүүхдүүдийн бараг хүмүүсийн бараг 50% нь хүүхдүүд байдгийн байна. Хүүхдүүдтэй чиглэсэн хөөхөн нэг тийм дугуйлан нийцвэл би бас өөрөө хүүхдтэй харьцахтаа айгүй тийм өөрөө хүүхд хүн байхгүй да эн чинь. Тийм эцтэй. Тэгээ за арга барил, заах арга барил, заах хичээлийн төлөвлөгөө конспект боловсруулаа. За нэг дараа хавраас юм уу би нэг дугуйлан нэнтэйгээ бодчихсон. За тэгээ ямар ч гэсэн бүтгэм чин дараа бүтчний мэн энэ 4 сарын 3-нд Nanas Kids Club буюу Нанагийн клубын хүүхдүүд нэрэн дор драмын дугуйлан маань нэгдээд эхний сарын үйл ажиллагаа маш амжилттай явагдаад дараа сарын 5 дахь сарынхаа эсэлтэн дээрээ эсэлт авч байна. За эсэлт авахаасаа гадна энэ 4 сард бас би ерөнхийдөө эцэг эхчүүд маш их залгаж байгаа мөртлөө үнийн одоо яах вэ? Бүх одоо тийм надад ч бас дамжаа тийм бистэй одоо ингээд сургалт хичээлүүддэг найзууд биш үү? Дундаж өрн дандаа 500 мянга байгаа байхгүй юу? Тэгээ би зөвхөн өөрийнхөө үзэгчдийг бодоод хямдралтай үнээр тавьчих юм бол нөгөө хүмүүсийн бас ерөнхийдөө ханшиг унгааж болохгүй. За Нана чи дугуйлан нээж болно тийм ээ. За биднээсээ ханшиг унгаахгүй шүү. Яг ханшаад одоо тэр үнийн дүнгээ бол үнийн дүндээ бариараа гэсний үндсэн дээр бид яг 500 мянган төгрөг ерөнхийдөө яг дүн зооцсон байгаа. За тэгэнгүүт бас хажуугаар нь чинь бас эцэгчүүд залгаа штэ саналаа тавина штэ би чинь бас үзэгчдийн хүсэл сонирхлыг харгалзан үзэн штэ. Тэгэнгүүт за ингээд явуулмаар байдаг энэ сард яах вэ багшаа ингээд боломж өгдөггүй юм байна тийм байна гингүүт би 1000 төгрөний суглаа зарласан. Би тухай 4 сарын 1000 төгрөний суглаан дээр юу гэж бодсон бэхээр за хүний таснаас 1000 төгрөг гараа явахад хэрвээ азтан болохгүй байлаа гэж бодоход гарцгүй. За 1000 төгрөгөөр суглаа олноороо аваад надад суглах юм бол за бас мөр дүнтэй ашигтай байна гэж бодсон чинь үнэндээ 1000 төгрөний суглаа зарлаад 29 хүн оролцсон. За би магадгүй 3 өдрийн өмнө суглаа зарласан учраас бас цаг нь дэндүү тавчууч байсан байж магадгүй би нөө туршлагагүй үрдэн тийм суглаа муулаа гэж мэдэхгүй юм чинь. За ямар ч байсан гэхдээ 29 хүнээс 34 суглаа гараад шууд лайваар 1000 төгрөгөөр нэг суглаа авсан үзэгч маань азтнаар шалгараад одоо энэ 4 сарын хичээлдээ маш амжилттай идэвхтэй айгүй өөрхөн авьяастай маш мундаг суралцаад одоо ингээд дараагийн сардаа төлбөрөө төлөөд явна гэсэн ингэ байж байна. Тодорхой хэмжээгээр бас багшийн заалт тийм ээ хүүхдийн явах хүсэл сонирхол сурсан мэдсэн зүйлийн хөгжүүлэлтийн эцэг чинь бас хараад мэдэн штэ тэд нар чинь тэнэг усаад биш. Тэгээ ингээ явж байна. Тэгэнгүүт за 5 сарын эсэлт дээр суглаагаа зарлахтаа дахиад 1000-аар зарлалт юм уу гэсэн. За яах вэ? Тэгэд үнэхээр 2-7 хоногийн өмнө зарласан. Тэгэл стил бас ингээл одоо бас 12 түн дундл эргэлдэж байгаа байхгүй. Эсвэл миний үнэхээр ингээд хийсэн юмнуудыг хараад нүдний ачаагаар энэ одоо юугаа заад ингэж бодд юм уу? Эсвэл харсан ч хараагүй юм шиг өнгөрд юм уу? Мэдэхгүй байна. Эсвэл үнэхээр хандлт авахгүй байна. Та нарт харагдахгүй байна. Яагаад гэвэл суглаа зарлсны дараа суглааны лайв маяг дээр ийм гоё юм зарлсан юм уу? Мэдээгүй штэ хараагүй штэ үзээгүй штэ гэдээ ороод ирээд байдаг байхгүй. Айгуу сайн уу? Тэнгүүд энэ сарын тараас өөрийгөө бас үнэлээ тийм ээ. Бусдад бүр ингээ боломжит байдал олохоор зэрэг за яг үгүй л орж ирдгүй юм байна. Тэгвэл би өөрийнхөө суглааг 5000 төгрөгөөр үнэлээ. Мэдээж 5000 төгрөгөөр нэг суглаа аваад 500 мянган төгрөгийн сургалтын одоо эрхийг авчих юм бол эн чинь бас окей болж байгаа үстэй. Тэнгүүд нэг суглааг 5000 төгрөгөөр зарлаад 2-7 хоногийн өмнө зарласан. Одоо ерөөсөө 4 хоногийн дараа 5 сарын 2-ны 21 цагаас азтай хүүхдэд шалгаруулна. За одоогийн байдлаар хамар хүрээгээ харуул ерөнхийдөө 5 сарын 2-ны 21 цагаас нэг хүүхэд л азнаар тодруулах боломжтой байгаа даа. Гэхдээ юу ч гэсэн одоо энэ 4 хоногийн дотор суглааны хамар хүрээ гайгүй байх юм бол 5 хүүхэд магадгүй 10 хүүхдийг азнаар шалгаруулад 5 сарынхаа эсэлтэн дээр бүртгэж авъя гэд найнаа зогсож байгаа байхгүй юу? За Кенза лайв хадгалагч чинь эхнээс нь үзээрээ угаасаа миний одоо өмнөх бүх ингээд бичсэн пост бичлэгүүд Nanas Kids Club драмын дугуйлантай холбоотой байгаад байгаа. Та бүхэн манаас үзээрэй. Үнэхээр ингээд өөрснөө чинь энэ рандомор ингэж гарч ирдэг юм бол миний пэйжийн бичлэг та бүхэн пэйж рүүгээ бүр зорилт болгож зорилго болгож ороод
Тэгээ ерөөхдөө Nanas Kids Club-ийн одоо уламжлалт болгож сар болгон явуулах гэж байгаа суглаа гэж юу яриад байгаа гэдгийг сториноос, постуудаас ерөөхдөө хараад яваарай. Тэгээрээ шүрээ баярлаа. Нанагийн тэнэг зөвлөгөө орцсон л явж байгаа штэ батчлаа. Хийгээл яваад байгаа штэ. Баярлалаа ариун залаа. Гол юм ярьсан штэ. Чи надад юу яриулах гэдэг цацарлаа гараа явчих. Чи зүгээр болог хийгээд гаргаа явчих. Ийм хэрэг дуртай хэрэг оншортой хэлээд штэ. Илүү дотор болсон болоогүй ховж хэрэг дурлсан ийм хүмүүст би дурггүй гэд би чамд хүний хэлээр хэлээд байна. Чиний тарих хүлээж авах хүний тарих байна уу чамд? Миний хөө болог хийгээд гараа явчих уу? За алуулаа шүрээ. Баярлалаа ивэлээ. Амирлаа баярлаа. Харин тийм ээ баццгий. Зүв зүрэ яж хахад л ерөөс ингэ зүрх савлуулаад одоо яж чинь хавар болохоор чинь ерөндөл би ч нэ мэлхээний орд байхгүй юу? Яж хахад эмоо. Тэг хаваршаад бүр эмоороод сарны нөлөөлөлөөр дандаа эмоор нь ятгаад. Хотлоо. Зүгээр хэлж байгаа чинь таалагдахгүй цацарлаа. Зүгээр ярьж байгаа юм бол зүгээр харьцаач хүнтэй. Нэ одоо яг цацрал надад болохоор ингэ санагдаад байхгүй үзэгчтэй. Нэг иймэрхүү хүүхнүүд байдаг штэ нэг авгаачвал хүүхнүүд хүний нэг дээрээс нь доошоо олцсон хүний салаанд хөлийн салаанд байгаа шивэр бараг үнэрлэж тоолох нь холгүй. Тэгж л харагдаад байгаа байхгүй юу? Тийм үү хүслэн за. Хүслэн чатаар холбогдоорой. 5 сарын 3-нд 5 дугаар сарын эсэлтийн анхны хичээл орно шүү хүслэн чатаар холбогдоод ороод ирээрэй. Сарын төлбөр 500 мянган төгрөг, сард 8 удаагийн хичээл орно. Хагасаа бүтэнсээ одоо нөгөө ангийнхаа хүүхдүүдийг 2 хуваагаад 2 дахь дөрөвдөг хагасаа бүтэнсэнд гэдгсэн манай анги нэг 2 3 хичээл хамтдаа оронгуудаа би юундээ амар хайртай болоод ерөөсөө л бөөнөрө хагасаа бүтэнсэд 12 цагаас 2 цаг хүртэл орё гэд бүгдөө бөөндөө орж байгаа. Хичээл хагасаа бүтэнсээ өдөр 12 цагаас 14 цагийн хооронд явагдана. За ер нь бол 14 цагт гэж яг тардаггүй. 15 16 цагаас нааш ер нь тардаггүй байгаа бид нар. Бөөнөрөө хичээлийн онлайн хичээл орно. Практик хичээл орно. Практик дээр ерөөгийн тэгээд форгон орогдно. Тэгээд форгон дээр бид нар ч бас рил милнийхээ санааг ярина, контент ментэнтэй яах их үгүй ярина. Ингээ бичлэг хийж нэ гэж удцаараа бид нар ер нь тэл нэг 3-4 цаг бол хангалттай болдог. Синдэш бямцрын сарын төлбөр нь 500 мянган төгрөгийн үнэтэй байгаа. За тодорхой мэдээлэл гарчхан дээр ерөөдөө бичсэн байгаа. Ямар данс руу 50000 төгрөгөөр хийж гүйлгээний утга дээр нэрээ утасны дугаараа бичиж бичсэн байгаа. За эсэлтэнд яг төлбөрөө төлж орох гэж байгаа хүмүүс бол 80 38 14 58 дугаар руу эцэг ихтэйгээ ярьж байгаа насан турш хүнээр уцаар яриулаарай. Яг ажил төрөлтэй ингээ яаж сандраа явж байгаад ингээ тоглоом наадам хийгээ залгаад эсвэл залгачаа тастаад айгүй хэцүү өдөө шүү гэд. Яг гудамжинд айхлаад би ч н одоо тэгээд байнга алхаж явдаг хүн. Тэгээд цүнхнийхээ яриулт нь ажлын уцаа хийдэг. Тэгэл алхаа явж идлээ амар уцс дуграад ингээл ухаж төнгөөл явдал дундаа арай гэж гаргаж ирэл байна уу гэж авангууд сонсчихсэн гэл тасалчин заяа амар явдал суудалтай. Тэгэл чисэн хогоо гэж хараалаа дуудаад буцаал нөө уцсны уцаа чинь цүнхнийхээ яраал руу игээл буцаал алхаал ингээл тэгэл насан турс наспийн одоо жоохон гөгшөрж яваа эмэгтэй хүнд байдаг л асуудал шүү дээ тийм биз дээ. Тэгэхээр зэрэг миний хүүхдүүд бити тэгж төвөг удаж зүгээр бүр нарийн мэдээлэл зэдлээ аав ээж мэдээлэл идрээ аав ээжтэй зөвлөдөж ярьж агаад тэгээ насан турсан ах хичээрээ эсвэл аав ээжээрээ залгуулаарай. Өөрснөө одоо ингээ ямар ч хэрэгцээгүй ямар сайхан нэгжтэй залгаад би ч нөө ядраад идэг байхгүй юу да. Энд чинь бас та нар шиг хөнгөн шингэн хүн биш штэ. За баярлалаа цэлэмгээ базар маань ямар гоё юм бэ чийчсэн царайлах шүү. Хүн амт магтуулахаар ингээ хөөс гоочод идэх тийм царайлаг марайлаг биш штэ. Нэг ядарсан орчсон бор авгаал зогсож байна. Би нэг гоё инээдгүй штэ. Мөнгө сүлт Болдбаатар гинэ. За миний хөө өөрөө зайлаад алга болчихоо чаавас. За баярлалаа болгоо.
Дахиад нэг суглаа авсан юм уу? Шүрээ хоёр суглаагаар оролцож байгаа юм уу шүрээ? Болно тий. Азийн тэнгэр ивэг тий чи үнэхээр хүсэл тэмүүлэлтэд явах ингээд чин хүсэлтэй байгаад ивэл манай 4 сарын азтан чинь тийм байсан шүү дээ. Бүр явах амар чин хүсэлтэй. Тэгээд яалтчгүй аав ээж хоёр нь тэр сард нөгөө нэг санхүүгийн боломж нь цаа ясна энэ сард болсонгүй багш яг дараа сард болъё гэд ярьсан байсан чинь хүний нөгөө нэг бас нэг манифест хийн гэдэг нэг бодлын хүч мүчгээд яадаг даа шүрээ тэр шиг чи юм басан байхгүй. Айгүй их явахыг хүсчээсэн хүүхэд маань 1000 төгрөгөөр нэг суглаа аваад азтан болсон. Тэгээ энэ сардтай айгүй хөөрхөн явж байгаа. Би бас шавьтай маш хайртай нэрийн дуртад явах. Тэгээ тэрнтэй адилхан шүршүраас үнэхээр хүсэж тэмүүлж байгаа бол азтан болно гэдэгт бол найнаа үнэхээр итгэлтэй байна. Амжилт хүсье дүүдээ. За ойлголоо ариун зулаа. Манай ариун зул ч гэсэн лайв болгон дээр л орж ирдэг. Ариун зулаа бас харсаар гад ичнэ танил болсон байна. Оо манай булга баг ангаад ид юм. За яах вэ тэгэл хотод ороод ирүүлтэл найнатайгаа уулзал найнагийнхаа дугуйланд суугаарай. Найнаа дааж одоо баг ангаад очиж хичээл заах боломж алга та. За баярлаа цаг. Цаа баярлаа. Ямар сайхан урмын сайхан үг хэлдэг. Манай хүүхдүүд юу ихэнх нь хүмүүжлэлтэй ухаантай. Мундаг хүүхдүүд байдгүй. Би юу хүүхдүүдтэй ажиллах маш их дуртай. За яг нэг нэрсэр нэг жоохон хүмүүжлэл мотой. Тэр угаасаа эцэг ихийн төлөвчлөөс л болж байгаа юм да хүмүүжил олгож байгаа. Муухай бүдүүлэг жарган хүүхдүүд байдаг. Бүдүүлэг жарган насан турсан усууд ч байдаг. Өөрсдийнх нь болохгүй бүтэхгүй байгаа юмыг л толь шиг одоо ингээд толдод хийхээр зэрэгэл намайг муулаад тавих гэдэг нь яг хөө тэгчлэг. Тэг яг би ч бас нэг зүрх сэтгэлтэй би ч бурхан биш шүү дээ. Хүн л юм болохоор бас зарим нэг юм дээр тоохгүй өнгөрөөл үтсэн зарим нэг юмыг бас айгүй нэр хөдлөх юм. Анир наныгийн тэнэг зөвлөгөө 14 орцсон шүү дээ. Үзээд яваарай. Хүй сайн уу болроо. Манай суглаанд оролцож байгаа эцэг эхчүүдийн төлөөлөл орж ирж байна сайн уу? Дөнгөө гинэ за хүн амт бити дөнгөө горд өө тэгэд. Идэр бат. За чийдсэн хөөхөн шүү идэр бата ямар гоё. Баярлалаа анир дэмждэгч. Болор цэцгээ сайн уу? Тийм үү Синдерелла таарсан юм уу? Тэгэд мэндэл зэндлэхгүй яасан. Сайн уу мэн үү гэд. Сайн уу хөөе маа гэд ингээд мэндэлдэж штэ Синдерелла. За Nanas Kids Club драмын дугуйлан маань 4 сарын 3-нд анхны хичээлээ ороод ингээ явж байгаа. За 7 хоногийн хагас бүтээсний өдөр 12 цагаас 14 цагийн хооронд ерөнхий онлайн болон практикийн хичээлүүд орно. Тэнгүүтээ бид хэд чинь заавал 14 цагтаа тарахгүй 15 цаг 16 цаг хүртэл сунгагдаж рил одоо тэгээ илүү дотоо одоо бичлэгний санаа оноо зохиолоо ярилцаад байгаа. Яагад бол эн чинь зөвхөн дамжаа сургалт гэсэн ийм нэршил дор явагдаж байгаа ш. Клубийн үйл ажиллагаа гэж байгаа учраас харилцан бие биенийхээ санаа оноог сонсно, харилцан бие биенийг хүндэтгэн хамтран бичлэг одоо ерөнхийдөө зохиолуудаа ярилцаж гаргана. Ийм одоо тий драмын дугуйлан байгаа. За тэгээд хүүхэд бүрийн сэтгэл зүйтэй ингээд тулж харьцсан, ярилцсан. За ерөнхийдөө бас сэтгэл зүй, гоо зүй, ёс зүйн талаар бас өөрийнхөө хэмжээнд хичээл орно. За тэгээд бичлэг дээр л ингээд хамаагүй замбраагүй юм шиг юм яриад байдаг болохоор намайг бас нэг юм хүмүүжлэгөө одоо хэдэн настай ч гэж боддیں۔ Тэгж боддог бол гүү агаад байгаа шүү. Ер нь бол энэ хийгдэт байгаа бичлэгнүүд рилүүд чи ер нь таануусын л толны тусгал. Таануусын зан арашин таануусын өдөр тутамдаа гаргадаг үйлдэлүүдийн чинь л зан арашингийн толны тусгалыг би өөрийнхөө биеэр дамжуулж та нарт өөрсөнд чинь ингээд илэглэж маазаж таануусыг шоож хийж үзүүлэхээр намайг шоолоод. Ухаантай хүмүүс бол тэрийг ойлгож л байгаа. Одоо яа их хэвдэ. Тэгээ ийм нэгэнд амьдарч байгаа нь одоо миний буруу биш. Гэтэ яг миний дагагчд бол ерөнхийдөө бол жоохон юмны наан санахыг ойлгодог усуд байгаа. Мерсэр нэг дагдгүй гарууд нэг хаана явж байгаад ой төрсөн сармагчаа шиг төөрөөд миний пэйж дээр ороод ирдэг юм шиг лээ. Тэгэнгүүтээ муулмаар санагдд юм аа жоохон муул зуулж бичдэг. Яг гоо тэгээ идүүлсэн рүү хуухарч идсэн юу лээ? Идсэн рүү хуухарч идүүлсэн домноогоор ноо гэд үгтэй. За анир дугаар гарчхан дээр байгаа шүү минийх үү. Найна нь юу вэ? Лайв дуусгангууд ерөөдөө бас доор нь аяач комментор бичээд үлдээч. Чиний дор заа юу дугаар нь.
За баярлалаа ариун зул минь. Юуны клуб бэ гэнэ буюу шиг драмын дугуулангийн клуб. Найнагийн клубын хүүхдүүдэд драмын дугуулан өнгөрсөн 4 сарын 3-нд хичээл нь эхлээд 1 сарын турш маш амжилттай үйл ажиллагаа нь явагдаад одоо 5 сарын 3-нд 5 дугаар сарын эсэлтээ авах гээд мэдээлэл тарааж байна. За би өөр хангалттай стори, хангалттай одоо постэр гэд мэдээллүүдийг одоо та бүхэнд түгээсэн. Та бүхэнд маань ерөнхийдөө одоо нөгөө болсон болоог айгүй их пэйж мэж хуудаснысан одоо сайн муу, сайхан муухай, сонирхолтой маш олон хүмүүс ингээл өөрийнхөө талаар, өөрийнхөө орон зайн талаар эсвэл бусад одоо энэ уур хамаар юу эдээ одоо энэ улс төрийн талаар ингээл яриад ингээл айгүй их бичлэг орж ил дээ хэрэггүй бичлэгүүд. Тэр нь дарагдаад 8-гийн бичлэгүүд болоо ерөнхийдөө постод харагдахгүй байгаа юм шиг байна. Тэгэхээр зэрэг та бүхэн маань 8 пэйж хуудасраа бүр зорж ороод ерөнхий сүүлд орсон бичлэг постуудаа хараарай. 8-аас Kids Club-ийн үйл ажиллагааны талаар, 8-аас Kids Club буюу 8-гийн клубийн хүүхдүүдийн драмын дугуулангийн эсэлтийн талаар ингээд лайвууд, бичлэгүүд, постууд, сторинууд бүх битүү байгаа. Тэгээ гол нь яхад та одоо нийт одоо масс паблик хүмүүсийн одоо сонирхолд нийцхүүц илээ бала мэдрэл муутай юм одоо хийхгүй байгаа учраас танаа нанаа чи нэг айхтар хандлагагүй ерөөхдөө тэгээ дарагдаад бусад мэдрэл муутай юм игээд байгаа хүмүүс маань ерөөхдөө бол амар их үзэлттэй хандалттай байгаад ах шиг байна. Гэтэ зүгээр нэг хэсэг хандалттай байсан үе би. Тэгээ юм болгон дандаа хандалттай манлайлаад урд нь гараа шавхтаад гүгээд ийн гэж юу гэдэг юм тийм ээ. Өөрсдийн гэсэн тодорхой хэмжээний үзэгчтэй бол тэр эддэл ерөнхийдөө мэдээлэлээ тараагаад хийж байгаа ажил хийж байгаа одоо ерөнхийдөө суглаа үйл ажиллагаануудаа тайлбарлаад явхад хангалттай гэж тань бодсон юм. Баярлалаа Эдруута чи хөөрхөн шүү чи ч хөөрхөн шүү. Лайв хадгалаад үлдээч гидэнгээ. Тэгээ лайва ихнээс нь үзээ мэдчихгүй дөө. Зас зайлаа гинэ чи өөрөө зайлаа. Хүний лайвн дээр орж ичэл хүн өгöd байгаа. Хүний гэрт орж ир суучаал хүн гэрээ эзэн өгöd байгаа та ялгаа агаар нэгэн буй. Тийм болохоор ивэлээ чи өөрөө зайлаа явчих. Чамаг би блоклохгүй чи өөрөө л намайг блоклоо зайлж үз. Үстэй хүний лайвн дээр орж ирсэн чи. Гэхдээ би бүр миний ээч хүнээр анх очрыг имээ юу яриад байгаа юм бэ? Манай болооч амар залуухан штэ. Донгостой юм бэ? Харин тийм зарим нэг хүмүүсийн бүр албаар тэгдэг юм шиг байлээ штэ. Албаар доромжилдаг. Одоо би бол хизээч өөрийгөө авгаа гэж бодохгүй 39-т авгаа ер нь та нар хаана харсан юм. Угаасаа би царай цэсээр харах юм бол би угаасаа 39-т эзэж харагдахгүй заастаа бартан нэлчээ. Одоо дотор байдгаа өнөөдөр нэг жоохон гадагш нь гарганаа. Тэгэнгүүт одоо авгаа мавгаа гэж гуцж байгаа. Миний яз чинь залуухан харагддээ штэ. Имээч шиг юу яриад байгаа. Тэ нэг юм аашаа. Хуцан нээзийг шилцаа юм болроо. Тийм болор цэцгээ. Юун дээр хийгдэг гэдэг гэж. Ингээ 8-аас Kids Club драмын дугуулангийн 5 дугаар сарын эсэлт авж байгаа талаар мөн 5 дугаар сард санхүүгийн боломж нь үнэхээр болохгүй байгаа хүүхдүүд маань 5,000 төгрөгийн суглагаар 5 сарын 2-нд 21 цагаас алстан болж тодроод 8-аас Kids Club драмын дугуулантад суралцуулах талаар яриад байж байна гэдэнгээ. За дугууланд маань ерөнхийдөө 7-оос 17 насны хүүхдүүд бол хамрагдах боломжтой. Гэтэ 4 сард бол ерөнхийдөө 9-оос 14 насны хүүхдүүд хамрагдаж байгаа. Тэгээ миний бас хичээлийн консерт төлөвлөгөөний байдал ч гэсэн ерөнхийдөө бол 9-оос 14, 15 насны хүүхдүүдэд илүү сонирхолтой, сонсголонтой байгаад байгаа юм шиг үлээ. За нэг 7, 8 настай хүүхдүүд бол жоохон ойлгохгүй паниктах марк юм тийм ээ. Нэг 17, 16 та хүүхдүүд бол арай нэг сонирхгүй бас энэ одоо арай жижигхэн хүүхдүүдийн юм шугамар ороод байна уу гэж хэлэх маркийн баах гэж би бодсон. Гэтэ ямар ч байсан бол 9-оос 14 насны хүүхдүүд бол маш дуртай. Хичээлдээ идэвхтэй байгаа. Би дүүгээр наад хичээлд явуулж болох уу? Дүүгээ явуулъя гэж гэвүү? Та болно штэ. Ивэлээ дэлжганаа дэвэл блок хийн шүү. Зүр гараа зайлаад өчөр яасан завтай эн чи эцэг ихээ арай гэж хөөс хүчээ туслуулан байж олсон мөнгөөр нь нэг дата авчгаад хиний хамаагүй лайвн дээр орж ирж хүнд оромжлол зогсож идэг. Тахир дотоо хулгаач вэ яасан? Та 100 хөвсгөлд ирж аялаач гоё штэ цаашдаа хөвсгөл. Би хөвсгөл явж үдсэн бацсан. Хөвсгөл рүү хөвсгөл гоё. Зав гардгүй юм дөө мөгчт нь. Сарангой гал бодрах сайн уу хөөе гэн хөөе сайн уу хөөе. Юу вэ хөөе? Ямар амар ширүү орж ирж байна аа.
Хайртай шүү гэж. За баярлалаа заяа. За хаяг нь болохоор зэрэг Вокзалын Улаанбаатар хот Вокзалын Барс захын яг чанх замын эсрэг талд BSB гэдэг ийм шартай, цэнкэртэй ийм барилга байдаг штэ. Тэр барилгын 3 давхарт 302 тоотод хагасаан бүтэн сайн өдрийн 12 цагаас 14 цагийн хооронд хичээл маань орогдож байгаа шүү. Найз залуутай болсон уу гэж би нөхөртэй штэ бэ. Базар энэ хаана хосрогдож яваа юм бэ? Нөхөрт гараад эн чи 9 жил болж штэ. Ямар амар хэрэг вэ? Найз залуу малуу ярьсан. Хэдэн оны найз залуу яриад байна. Содном цэрээ. Сайн уу одоо ираа. За ажлын сайн уу миний найз ойр харагдсангүй. Бичлэгнүүд ороод явж байгаа шүү. Лайк майка дараад комент бичээрэй. Одоо нэг хідэн үнэнч үздэг ичнэ танил найзуудтай болсон. Найзуудыгаа л харж одоо хөөрж баярлах юм да. Одоо баяр минь. Бас л нөгөө Nanas Kids Club-ийнхаа драмын дугуйлангийнхаа талаар лайва хийгээд найз нь зогсож байна. Миний сайхан найз ганц хоёр групп руу шеэрлээд өөрөө жоо хараа алгахт чи таньдгаараа. Сайн уу одоо суглаанд оролцсон одод маань орж ирж байна. Сайн уу? За 5 сарын 2-ныхоо 21 цагт суглааныхаа тохирлыг тэсэн ядуу хүлээж гинөө одоо. Нэмээд нэг хэдэн хүн авч гал танаа найна чи энэ лайвда зогсож байна. Энэ дараас ангри дараад байгаа юмнууд зөв өөрснөө гараа явчаарай энэ. Миний сэтгэл зөө өөрсдөө сэтгэл зөө зүгээр нэр өдөлөө хийчих ядаргаатай юмд. Хүнд ч гай явуулаад өөртөө ч гай явуулаад. За 29-лээ үзэж байна. Nanas Kids Club драмын дугуйлангийн ерөнхий орж байгаа хичээлүүд нь 6-аас 8 төрлийн хичээл орж байгаа. Жүжиглэх хүрэн чадвар, тайсны ярианд хэл яриа засна, ойлгосноо дасгал хөдөлгөөнөө хийн. Одоо миний ингээд нэг ерөөсө шахагдахгүй ингээд амар сүрхийн хүн амтантай хэрэлдээд алгацаад лайвдад идэх учир чатай энэ тайсны ярианы хичээлийн л одоо ач буян шүү дээ. Чамжилтан багш юм л ач буян. Тайсны хөдөлгөөнөөр Сонголт Монголд одоо энэ хийж чадахгүй байгаа хөдөлгөөнүүд байдаг штэ. За. Тэгээ бас дээрэс нь контент төр хүн амтнд зодж байгаа нүдж байгаа эсвэл унж байгаа бэртж байгаа гэж тэр чинь тайсны хөдөлгөөний хичээлээр хэрхэн одоо зөв унах уу өөрийгөө бэртэж гинтэхгүй яаж зөв хийх үү гэдгийг чинь заан штэ. За тэгэнгүүтээ хэл яриа засах хичээлээс гадна ёс зүй, гоо зүй, сэтгэл зүй. Бичлэг хэрхэн хийх вэ? Бичлэгийн одоо тэгээд дээшээ доошоо авагдж байгаа одоо палаанууд нь хідэн палаан байдیں۔ Палааныг яаж тавьдгийг тийм ээ. Тэр нэрийг нь заагаа. Дээрэс нь эдит яаж хийдгийг. За одоо компьютер дээр бүр мэргэжлийн эдитийн програм дээр хийдгүү маа гэхэд за утсан дээр одоо ямар эдитийн програм байдгийг тэрийг хэрхэн 100% ашиглаж сурах юм. Тэр талаар ингээд гүнзгэрүүлээд ороод явнаа. За клубийн хэмжээнд үйл ажиллагаа явагдаж байгаа учраас ганцхан багш төвтэй багш цаагаад сурагч ингээд жомбойд суугаа сонсоод байхгүй. Клуб гэсэн нэрэн дээр явагдаж байгаа учраас харилцан ярилцсан. Би бас суралцсан хүүхдүүдээсээ. Ингээд яхаа үндсэн 7 хоногийн 2 өдрийн 1 удаа оролтон дээр 2 цаг гэж ярьж байгаа боловч ерөөдөө бид нар бол 3-4 цаг болвол шамбаарлаж ингээ юм хумаа ярьж хичээлсээр байгаад 3-4 цаг болоод тардаг байгаа шүү. Соглооны тохирол 5 сарын 2-ны 21 цаг тэгтэг минутанд шууд лайваар дамжуулагдаад датснаа тодруулнаа. Тэгээд 5 сарын 3-нд 12 цагаас хичээл орноо. За лайва хадгалаад үлдээч. За ерөөдөө жоохон чадтай ядаа нэг хүнийг ядраад ингээд өчээр юм асуугаад яа тийм байдаг штэ ямар ядаргаатай юм бэ гэж ярьдаг штэ. Тэр шиг ярьж байгаа бол найнаагаа жоохон уучлаад өршөөчөрөө. Сайн уу ургамлаа таньж. Суглаандаа оролцоорой ургамлаа. Ургамлаа танилгүй байх таньж. Содон нэртэй байнга орж ирдэг үзэгчтэй бол мэдэн штэ. Ивэл хуц эмээ гинөө. Чи намайг эмээ болцсон байгаад аль эзэнэ авсан дороод өмхөрсөн байж тээ хөөе. Амьдрах заяаг нь авч чи юу вэ? Би хөө чи гараа явчаач ээ. Би ч бол өөрөө блок хийх үү? Чи гарч явах уу? За өөрөө л блок хийх хэвчээ. Нэг үе нэг энэ сэтгэл зүйн дөрөөлттэй энэ одоо нэг яа тийм дэ чаавас яаж ийм амьтад нэг хорвоо ертөнцийн тавсыг бодгод босгоод хүн амьтантай хоол цайгаа хувааж идээд амьдарч идэв юм бол зүгээр гайхмаар идэв штэ. Гайхмар шүү. 50 таа харагдаж байна. Чи ийм 50 настай хүн гаднаас олчоор зөө яатарах хоогүй яс.
битгий бууж өгөөрэй гэд. Би бууж өгөхгүй. Хэд бууж өгөх юм? Юу гэж бууж өгөх юм? Чин заяа сайн уу? Баярлалаа. Сарын төлбөр нь 500 мянга ургамлаа. За тэгэнгүүт түрүү сард болохоор 1000 төгрөгийн суглаа зарлаад нэг хүүхэд ацтнаар тодроод одоо ингээд 500 мянган төгрөгийн үнэтэйс сургалтанд маа суугаад нэг сард дуусаа дараа сартаа өөрөө төлбөрөө төлөө сууна гэдээ ингээд байж байна. За тэгэнгүүт 5 сарын эсэлтэн дээрээ бас 50000 төгрөгийн суглаа зарлаад 5 сарын 2-ны өдөр суглааны ацтнаа тодруулнаа гэж суглаандаа идэвхтэй оролцоорой гэж энд зогсож байна доо ургамал цэцэг минь. Тийм үү. За 5 сарын 2-нд тэгвэл сондрын төрсөн өдрөөр л одоо лайв хийх нь дээ. Инх чинь сарын төлбөр нь 500 мянган төгрөгөө сард 8 удаагийн хичээл орно. Нэг хичээлийн үргэлжлэх хугацаа 2 цаг. За ер нь бол 3-4 цаг л болоод энэ сүүлээд сонжроод. Баярлалаа болроо. Миний найз. Найз нь пинлээ тавьчих энэ. Найзынхаа амийг ячиж байгаа пинлчээ. Баярлалаа миний найз. Найзны харин бичих цаав гарахгүй. Одоо лайва дуусгах чагаад бичигээд бодоод байсан. Баярлалаа болроо доо. Баасан жаргалаа баярлалаа. За 25-уулаа үзэж гин. Хөөе гинэ яава ургамал цэцгээ. Хариулаад л штэ ургамал цэцгээ. Сарын 500 мянган төгрөгийн үнэтэйгээ түргээс хойш 3-4 хэллээ чамд. Йоо. Би байгаа шүү л гэж. За. Чи өөрөө л гарахгүй юу та. Чамайг миний лайв дээр орж ирэх шин хэлсэн. Өвчтэй юмнууд хүн цаах гэд үзэж байх юм. Хаана хэдэн минут яаж лайв хийж хамаар залах юм уу? Би орж болохоо гэж байна. Болно штэ үлсээ хэдэн настай вэ? Чатаар ороод ирээрээ миний хүү. Маргад инээцэн аж. Яасан юу тийм хөвгчлөлтэй байна. Хагчурдаа чи одоо ямар бол 1 2 3 4 5 6 юм уу? Хаагаад өгчвээ. Сарын төлбөр нь 500 мянга сондроо. Энэ хүмүүжлгүй хүүхдээ уг нь амар cute нохооны зураг тавьчихсан. Хүүхэд юм уу том хүн юм уу чи? Хүүхэд бол эцэг их нь хүмүүжлгүй юм болоод л ингээл энэ тэндгөө том хүмүүстэй энэ тэнд лайв дээр орж ирэл хэрүүл урал хийгээл ингээл хил амаа билүүдэд зогсож идэм бах та. За охин минь сурч байгаа ариума. Ариума ихч байна. Драмын сургалт нь 3 юу гэнэ? Охин минь сурч байгаа маш сайн байгаа шүү. Урд 2 удаа драмын сургалтанд 3 сарын хугацаатаа сурсан. Түүнээс хав илүү байгаа. Найна чин сэтгэлтэй хөвгтүүдэд чөлөөтэй сургаж байгаа шүү. За маш их баярлалаа их чи урмын сайхан үг бичсэнд маш их баярлалаа. Сарка чичсэн хөрхөн шүү. Сайн уу хөхөө ариука? Үйлсээ тийш гэнэ. Юу нэр тийш гэдэг. За. Хэлж байгаа чинь зөв штэ гэж. За баярлалаа. Чичсэн хөрхөн шүү Сарка. За 22 цаг 40 минут болсон байна. За 23 цаг гэдэг угаасаа 11 цаг гэж лайвач өндөрлөе. Лайвач хадгалаад үлдээч. За ерөөсөө одоо өнөөдөр 28 гэдээ дуусчин тийм үү? 29:30 нэгэн 2-ны 21 цаг хүртэл ердөө нэг 4 өдөр байна манайхаа. За 500 мянган төгрөгөө төлөөд угаасаа бүртгүүлээд эсэж орж байгаа хүүхдүүд бол байна. Тэрнээс гадна үнэхээр бас мөнгө төрний боломжгүй бийцэн өөрөө бас мөнгө төрний боломжгүй амьдарч үзсэн шүү дээ. Үнэхээр нэг сургалтанд суучмаар байдаг, явчмаар байдаг. За нэг сургалт байхгүй дээ. Тэгэхээр зэрэг би хэлээд байгаа. Бүх юм шудраг явагдана. Ар өврийн хаалга янз бүрийн мапан запа орохгүй. Тэгэхээр зэрэг 5 сарын 20-нд 50000 төгрөгийн суглаа худалдаад аваад авахд бол ердөө нэг кофений мөнгө. Кофений мөнгөөр худалдаж аваад үнэхээр 500,000 төгрөгөөр 500,000 төгрөгийн ирэх хожчих юм бол нэрээ тийм биз дээ. Бөөн баяр. За үнэхээр авч чадсангүй бол нэг кофе аваад ууцсан гэл таад бодчих л доо. Би тэгэл гуугаад байгаа штэ. Би энэ бусад нэ пэйж мэж ажилладаг ингээд лаг янз бүрийн суглаа моглоо явуулаад сурцсан хүмүүс шиг 25,000, 30,000, 50,000 төгрөг гэж хэлээгүй штэ. Хүүе ястан яна 1 сарын төлбөр нь 500,000 юм чинь юу гэж 500,000 төгрөгийн сургалтыг 5,000 төгрөг 1000 төгрөгөөр зарлахын 50,000 гэж сууж. Уучлаарай.
Өөрөө нөө хөдөө өгөрч гадаа гандас үдсэн гэдэг шиг амьдрал үдцээ бас гачигдад дутагдал ойлгодог мэддэг учраас та бүхнийхээ хэрэгцээ шаардлага нөхцөл байдлалд ингээд тааруулгаал үзээд иддэг тэгээ тоож байгаа юмтан байх. Ядаргаат. За уучлаарай өнөө орой ажлын ихний өдөр жоохон стресстэй байлаа. Тэгээд ингээд та хэдэг бас стресстүүлээд байгаа бол sorry дчаарай заа юу. Тэгээ лайк хийдэг штэ. Их чин лайк дээр 8 гарна даах штэ. TikTok ч байгаа. Instagram ч байна, YouTube ч байна. Юм л энэ бүх платформоор л үзэж байгаа штэ. За баярлалаа Сүки хөөрхөн штэ. За 19 өглөө үзэж чинь лайв өндөрлөх үү? За ерөнхий мэдээлэл ахиад технээс нь дуустал нэг өгчөө тэгээд лайв өндөрлөе дөө манайхаа. Тэгээ манай болрогийн маань хүүг Азивэг, анхаг маань Азивэг. За Nanas Kids Club драмын дугуйлан маань 4 сарын 3-наас эхэлж үйл ажиллагаагаа явуулж маш амжилттай сайн явуулж байна. За драмын дугуйланд маань ердөө нэг 5-аас 10 хүүхэд л одоо энэ 5 сард бол нэмж авна. За клубийн үйл ажиллагаа ерөнхий төвтэй учраас ганцхан багш заагаад байхгүй харилцан ярилцаж real content одоо тэгэд болсон болоогүй бас миний нэг жижиг бичлэгэнд орно. За бас найз нөхдийн тийм ээ том кино хийдэг найзууд бас надад байна. Кинонууд хийх юм бол ерөнхий тэр кинонуудаа зуучилж өгнө. За ийм төвтэй тэгэнгүүтээ 6-аас 8 төрлийн хичээл орж байгаа. Жүжиглэх уран чадвар, тайсны яриа, тайсны хөдөлгөөн, ёс зүй, гоо зүй, сэтгэл зүй. Бас дээрэс нь операторын одоо зураглаачийн үйл ажиллагаанд планыг хэрхэн тавих вэ? Планыг аль өнцгөөс яаж авах вэ? За тэгээд бас эдит дээр эдитийн найруулга, эдитийн дууны найруулга, эдитийг хэрхэн зөв хийх вэ гэдэг ингээд хичээлүүд хүндрээд ороод явж байгаа. За тэгээд ер нь бол ерөнхий бол нэг удаагийн хичээл 2 цаг гэж заасан боловч одоогоор дугуулангийн хүүхдүүд маань 3-аас 4 цаг нэг өдөрт орохдоо хичээлж байна. Би заана Кинсуки. Хамгийн сүүлд Кинсуки чи пэйж рүүгээ ороод хамгийн сүүлд орсон бичлэг хараарай. Nanas Kids Club-ийн нэг өдрийн хичээлийн үйл явцын талаар 1 минут 45 секундын бичлэг орсон байгаа. Сүки хэрвээ пэйж дээр нэг үздэг бол Nana channel дээр ч гэсэн YouTube дээр ч гэсэн хамгийн сүүлд бичлэг орсон байгаа хараарай. Ерөн юмнууд хийгээл тавигдаад байгаа. Тэгээд маш олон одоо хүмүүс маш олон төрлийн бичлэг хийж байгаа учраас миний хийж байгаа нэг ганц хоёрхан бичлэгнүүд гээд олон хүмүүсийн сүрэн дарагдаад ерөнхийдөө үзэгчдэд хүрэхгүй ах шиг байгаа тийм. Надад вэ лайк дараарай. Лайк дээр одоо хүүхэд лайк юу даахгүй. Яагаад гэвэл 1000 хүүхдэд дагцсан их чинь. Чи мэдээлэл авдаг бол лайк дээр ерөн үздэг бол намайг мэдэндээ би 1000 хүүхд дагаад ахиж хүүхд дахгүй гээд ерөн дээд 1000 хүүхдийн цагаан сараар дагаад гүйтчихсэн байгаа. Кинсуки. Дорногов байхгүй би Улаанбаатарт байдаг. За ерөнхийдөө 22 цаг 45 минут болж байна. За тэгээд 4 сарын Nanas Kids Club драмын дугуйланд маань 500,000 төгрөгөө төлөөд 8 хүүхэд явж байгаа. 8-аас одоо яг идэвхтэй явж байгаа нь 6 байна. Тэгэнгүүтээ 1000 төгрөгийн суглаа зарласан. 4 сард 1000 төгрөгийн суглаанд маань 29 хүн оролцсноос 34 суглаанаас нэг азтай хүүхэд тодроод Nanas Kids Club-да 1 сарын турш амжилттай яваад одоо дараа сардаа төлбөрөө өгөөд явах гээд байж байна. За тэгэнгүүт 5 сард 1000 төгрөгийн суглаагаа жоохон өсгөөд 5000 төгрөг болгоод зарласан байгаа. 2-7 хоногийн өмнө суглаа маань эхэлсэн. За ерөнхийдөө би ч бас жоохон завгүй байлаа. Ерөнхийдөө сторигоор л ерөнхийдөө суглааныхаа мэдээллүүдийг явуулаад гэсэн. Тэгээд яг гоо гарын 10 гаруй хүний л ерөнхийдөө суглаа авалттай байна. За одоо 29:30 21 цаг хүртэл 4 өдрийн зай байна. Үнэхээр үр хүүхэд чинь драмын дугуйланд явах сонирхолтой. Найнаг бас үздэг тийм ээ сонирхдаг. Хагасан бүтэнсээ өдрийг бас үр дүнтэй 2 цагийн турш үр дүнтэй найс нөхөдтэй сэтгэл зүйн хувьд тийм ээ би физиологийн хувьд бас хөгжөхөөр хэл яриагаа хөгжүүлэхээр тэгээ бас бусдын олонний нүдэн дээр бас ерөөд өөрийгөө илэрхийлж жоохон ичдэг тийм ээ санаа зовдөг ийм төрлийн хүмүүстэй бол яваад өгөө найнаа сайхан нээгээд өгье гэдэг байгаа. За тэгээ 5000 төгрөгийн суглаанд ердөө одоо 4 хоног үлдсэн байна. Идэвхтэй оролцоо 5 сарын 2-ны өдөр суглааны хамар хүрээгээ харж байгаад найнаа нэг хүүхэд 5 хүүхэд 10 хүүхэд ацтан болгоод энэ 5 сарын 3-нд эхлэх эсэлтэндээ бүртгэж авъя гэдээ ингэж яриад байна. Та юу зүүцсэн юм бэ? Юу ч зүгөөгүй хаана юу зүүцсэн юм? Эмэг өгч мөгч зүйлт мүлт юу ч байхгүй яасан. Өөрөө нөгөө бичлэгээ сайн хийгэрэй гэнэ үү? Ямар бичлэг лөө яа?
Энэ нэг төөрцөн хүн орж ирж чинь чаавста. Энд хүүхдийн тухай лайв, хүүхдүүдийн тухай, хүүхдийн сургалт, сурчлагын тухай лайв явагдаж байна. Сэтгэл зүйн асуудалтай хөгшөө өвөнөр гараа явчаарай. Би Estonex Global уралдаанд орсон. Вау, ямар мундаг юм бэ? Улаанбаатар хотын вокзалын Барс захын замын эсрэг талд BSB төвийн 3 давхарт 302 додод хагас бүтээсэн өдөр 12 цагаас хичээлж байгаа. Толгоон гинэ. Би сая нүрээ арчсан. Гаднаас орж ирээд би нүүрнийхээ энэ бохирдлыг цэвэрлсэн. Тэгээ цэвэрлэхийн тулд урд дуур ингээ ус унжаад исэн. Тэгэхээр ингээд үсээ жоох ингийн тулд энэ чинь толгоон болт штэ. Мэддэггүй мүү та чаавс. Кинсүк эн чинь чи ихчгүй ээжгүй эмгтэй дүүгүй мүү? Чи нүүр мөрөө ингээд цэвэрлэхийн тулд эн чинь ус унждаг байхгүй урдуур. Чи толгоол зүгээр болт штэ. Ус урдуур унжихаас хамгаалсан болт штэ. Чатаар ороод ирээрээ орж болно штэ. Кинсүкэ. Ихшээлэн заал гэж. За 24 хүүхэдтэй байна. За 24 хүнтэй байна. Хүүхэдтэй ингээ байгаа нэг хүүхэдтэй ажил саргаа хүүхэдтэй байна. Хүүхдүүдтэй байна гэж яриа сурцсан байна. Баярлалаа наран солонгоо. Сайн их хүжээ. За ерөнхийдөө минийх лайв дуусч байна да. Лайв дуусч байна да. За тэгээд 6-аас 8 төрлийн хичээл жүжиглэх уран чадварын одоо төрөлтэй хичээл орж байгаа. 8-аас Kids Club буюу 8-гийн клубын хүүхдүүд драмын дугуйлан маань 5 сарын 3-нд 5 дугаар сарынхаа эсэлтийн анхны хичээлээ орох нэ. За нийтдээ бол 8 хүүхдээс 6 нь бол үргэлжлүүлээ 5 дугаар сарын хичээлдээ бол явна. За энэ 6 хүүхдээрээ ердөө нэг 5 юм уу 6. За их хүсрээл за яг 2 анги гаргалаа гэж бодоод нэг 10 хүүхэд нэмээд авчмаар байна. Манад ер нь бол та хэд яараарэ. За энэ 5 сар, 6 сар, 7 сар гэдэг энэ жилийн одоо 9 сард бол манай угаасаа сургалтын төвийн байр маань ер нь жоохон жижигдүү. Нэг тийм том биш. Нэг хичээл дээр бол 6-аас 7 хүүхэд авах хүчин чадалтай. Тэгэхээр зэрэг нэг 20 хүүхэд болчих юм бол би ер нь нэмж эсэл авахгүй. Угаасаа миний хичээлийн сургалтын концепт төлөвлөгөө сайн орж угаасаа сурж байгаа хүүхдүүд маань сайн хөгждөг. Тэгэхээр зэрэг одоо хүсээд орж чадхааргүй болчихгүй дээ. Одоо нэгэдээ яваад эхэлсэн хүүхдүүд бол дараа сард нь бол гарна гэж байхгүй. Ингээ үргэлжлүүлээд яваад эхэлсэн байгаа. Тэгэхээр нэмээд ингэж ер нь эсэлт авахлаа юу, эсэлт авах пост, эсэлт авах story нэг хэрэгтэй даахгүй танаа нанаа чи хамран тавьсан дээрээ гараад амар олон хүүхдтэй олцоод ингээ чимээгүй очих тал байгаад байгаа шүү. Тэгэхээр зэрэг юм ихэлсэн шин дээр байгаа дээр суглаа моглаандаа оролцоо. Тэр эсэлт нэсэлтэндээ оролцоо тийм ээ. Ингээ явцгаагаарай. Зя 30-лаа үзэж чинь анаа гэн яасан минийх үү? Би хөөрх юм уу? Би нэг хөөрхөн биш шүү дээ. Би зүгээр байдаг л хүн шүү дээ. Хүн шиг нүдтэй нүн, хүн шиг хамартан, хүн шиг уралтай. Шүдтэй ихтэй шүд одоо жоохон нас яваад баруун талд араа байхгүй. Хүн шиг хөмсөхтэй ихтэй хөмсөх нь хойдлороо жоохон байхгүй. Хүн шиг арьстай гэхдээ жоохон бобор. Хүн шиг үстэй гэхдээ урдуураа жоохон шингрээд эхэлсэн. Гэт ингээ ярих юм уу? Нэг хөөрхөн гэлтэй. Ерөн хөөрхөн муухай хүн гэж байхгүй шүү дээ. Хүний сэтгэл санаа бодож байгаа бодол үйлдэлээрээ дамжигдаж амьдралын хэм маяг үүснэ. Тэрнээсээ амьдралын хэм маягаас үүдэж хүний царай зүс би махад ямар байна? Тийм байна. Тэгэхээр зэрэг ер нь бол муу санаатай, муухай бодол санаатай, муу бодол санааныхаа үүднээс муу үйлдэлтэй хүн болол тэгээд гаднаасаа муухай заваал харагдана. Би бол тэгж л боддог. Яач 1000 гаднаасаа шавардаад нүрээ будаад 1000 үнэтэй гуц өмсөд одоо тэгээд нууч хаач чадахгүй юм ба тийм ээ. Та бурхан бас цаанаас нь хүний бодол санаа хийж байгаа үйлдэлүүдийг нь би махад орон царай зүсээр нь гаргаад тавьсан байж тээ цаагуурчаа. Борд ихтэй хөөрхөн байна. Баярлалаа.
За хөөрхөн штэ. За 22 цаг 51 минут болж байна. Орой болж байна. Та хэдийг бас уяад яг эртгэн унтаж амраараа ажлын 7 хоног дөнгөж эхэлж байна. Ихэл нэрвтэй нагруулсагтаа эхэлж байна да тий. Тэгэл алалцж байгаа л энэ хагсан бүтэн сайн хүргий да хэдүүлээ. Зайл гинү. Зайллоо чи одоо зайл. Угаасаа лайв дуусгах гэж байна. Хүнийг гэрт орж ирчээд хүнийг зайл гэж хэлж байгаатай агаар нэгэн бөө байгаа гэд гүр бацар хүслээ би түрүүнээс хойш хэлээд байгаа. Чи айлын гэрт орж ирсуучаа гэрээсний зайлгаа хөөдгөө үстэй. Энэ миний лайв чи өөрөө зайл. Матраач гэж өөрөө бүр матрын бүхсний өвтөөжиж гарч зайл. Баян мөнх цэцэгд бол маа сайн уу. За 22 цаг 52 минут болж байна. Үг олдож үхрэх олдлоо. Хэрүүл олдож одоо тийм ээ. Хэвтэж амрах юу холдож байна. Тийм болохоор зэрэг эртхэн унтаж амръя. За баяртай манайха. За гарчхан дээр болон манай болроо найз маань комент дээр Nanas Kids Club драмын дугуулын 5 сард хэрхэн элсэж орох талаар зааварчилгааг болон суглаандаа хэрхэн оролцож суглаа хизээ дуусаж хэдний өдөр одоо ацтангаа шалгаруулах талаар ерөнхий мэдээлэл дэлгэрэнгүй мэдээллийг тавьсан байгаа. Тэгээ хамт байсан үзэгчид 35 хүндээ бүгдэнд нь баярлалаа. Сайхан амарцгаагаарай. Гой зүзүүлээрэй. Баяртай.